3 дугаар бүлгийн 2 дугаар хэсэг. Хүүгийнхээ төлөө тэд Лондон хотын ойролцоо амьдрах болжээ. Гэтэл адмиралийн хувьд тэрээр урдын адил хөлөг онгоц болон далайн шорог усанд ухаангүй хайртай. Тэгээд болоогүй даргуул зав эсвэл том оврын хөлөг онгоц дээрч хамгийн их аз жаргалтай мэт санагддаг тийм л хүү юм. Хэрв гэр бүл байгаагүйсэн бол тэрээр Devonshire эсвэл Hampshire-ийн эргийг сонгон авч амьдрах байсан мэзээ. Гэтэл хамаг хэрэг Гарольдод байсан учраас эцэг их нь хүүгийнхээ эрх ашгийг уртл болгосон байлаа. Гарольд одоо 24 настай юм. Түүний боровтор нүүр нь шулуун грекийн хэв маягийн хамартай, том борнуудтай, хар буржгар устэй. Тэр бол яхарахгүй Гарольд Гейден нүрлээ. 3 жилийн өмнө эцгийнхэн танил ир болох Маклерийн алдартай конторын тэргүүн ажилд авсан ба түүний удирдлага дор Гарольд бирж дээр ажиллах болжээ. 300 гинеа барьцаа болгон оруулж 50 фунт бүхий барьцаатаа 3 батлан даагчид олгосноор хорооных нь түүнийг хүлээн зөвшөөрч харин дараа нь бусад ажил явдлыг ч зохицуулсан байна. Ингээд ямар ч нэр алдаргүй нэгэн залуу дэлхийн мөнгөний зах зээл дээр эргэлдэж эхэлжээ. Эцгийнхэн найз фондын өсөлт болон уруудалтын нууцыг тайлан өгч биржийн их содон заншил болон трансфертүүдийн шилжүүлэгтээ танилцуулсан юм. Тэрээр өөрийн үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг шилжүүлж суран ямар Маклер Шинэ Зеландын үнэт цаасыг худалдан авах, хэн нь Америкийн төмөр замын үнэт цааснаас өөр юу ч авахгүй, ямар хүнд итгэж болох, ямар хүнд итгэхгүй байх нь дээр гэдгийг сайтар мэдэх болсон байна. Тэрээр энэ бүхнийг мэдээ зогсохгүй олон зүйлийг мэдэн авч тун удалгүй ажил хэрэгэнч бүтэмжтэй явж байлаа. Түүний үйлчлүүлэгчид ихэд итгэн тэрч бүхэл шинэ үйлчлүүлэгчдийг авчирч өгнө. Гэтэл ийм ажил түүний сонирхлыг огтхон татдаггүй билээ. Тэрээр цэвэр агаар, энгийн амьдрал, биеийн тамирын дасгал зэрэг дуртай. Харин баяжхыг хамгаас илүү хүсэж байгаа. Тэгээд зах зээлийн аваа, маммоны өсөлт, уналтыг үзүүлэгч амьд барометр болж хувирах зэрэгт ийм сайхан байдрун чирэг үетэй, өргөн мөртэй, чанга гар болон хөлтэй залууг хувь зяан ийм ажил томилсон нэг осны тохирхол гэлтэй. Гэвч ижил мэрэгжлийн Маклеруудын дунд тэрээр нэлээд нэр хүндтэй ба үйлчлүүлэгчд нь түүнийг хүндэлдэг, харин эцэг нь их хайртай байсан хэдий ч таавширч чаддаггүй. Амьдралыг ийм маягаар өнгөрүүлэхийн эсрэг тийхүү сэтгэл тэмцэх мэт болно. Үйлли ойлгож байна уу гэж нэг өглөө хатагтай Гейденөр нөхрийнхөө буудангийн ард зогсож байснаа мөрөн дээр нь гараа тавин хэлв. Гарол тийм ч аз жаргалтай биш юм шиг надад санагдах юм. Яалаа гэжтэй тэрээр дайжгүй аз жаргалтай харагдаж л байна шүү дээ гэж хүүрүүгээ Сиграр зан адмирал хариуллаа. Энэ хэрэг өдрийн хоолны дараа болсон бөгөөд хоолны өрөөний Венец шилний цаанаас теннис тоглох талбай тоглогчид харагдаж байсан юм. Тоглолт дөнгөж сая дууссан учраас залуу Чарльз Вестмаккууд бөмбөгийг агаарч хитэн талбайн голд хүргэж байлаа. Эмч Вокер болон хатагтай Вестмаккууд нар нуг дундуур алхахдаа эмэгтэй хэлж ярьж байгаа зүйлийнхээ аялгаунд тохируулах мэт ракетаас авчуулж харин эмч зөвшөөрөн толгой дохино. Нугын хамгийн ойрын хэсэгт Гарольд их энгийн даван костюм өмсчгөө зогсож үл ялаг тонгоогоод хоёр эгч дүүст нэгэн юм ярьж байгаа нь тэдний ар талд нь урт сүдэр тусгана. Эгч дүүс ижил хувцассан байлаа. Хар өнгийн банзал, теннис тоглоход зориулагдсан ягаан өнгийн замц, ягаан туустай сэрсэн малгай толгой дээрээ тавьжээ. Клара их тайван, бие барих мэт, харин Ида шооч байдалтай их зоригтой байна. Тэдний нүүрэн дээр жаргаж буй нарны улаан дуу ядарсан. Энэ бүлэг хөгшин далайшнаас илүү хатуу шөмжлөгч таалагдах байсан бизээ. Тийм ээ, тэр их аз жаргалтай байна ихгүй гэж тэрээр хөхрөн хэлв. Чи бид хоёр ч мөн ингээд л зогсож байсан шүү дээ. Лав тэр үед азгүй гэж хэлхий аргагүй л байсан да. Тэр үед крокет тоглох нь модонд орчихсон ба хатагтай нар ийм бариу банзал өмсдөггүй байлаа. Ямар онд болж байлаа да. Бурхан минь, надад санах боломж өгөөч. Пенелопе хөлөг рүү явахын өмнө шүү дээ. Хатагтай Гейденөр нөхрийнхөө буралдаж эхлэх хүснэ гараа хүргэлээ. Зээргэн хөлөг дээр очиж болох тэр цагт яг тэгэхэд чамд цол нэмсэн дээ. Тийм ээ, хөгшин зээргэн. Ямар сайхан онгоц байлаа. Яг тийм багтаамж бүхий онгоцноос ч илүү хурдталдаг онгоц байлаа. Чи санаж байгаа үстэй хөгшин минь. Плимутын бомбтод ирэхдээ харж байсан санагдах юм. Сайхан биш гэж үү? Тийм ээ хонгор минь. Гэхдээ би Гарольд азгүй байна гэж хэлж байгаа бол тэрээр өдөр тутмын ажилда сэтгэл хангалуун биш байна гэсэн үг юм. Заримдаа их бодлогоширч бас тэрээс салан болчихдог гэдгийг чи анзаарахгүй байна гэж үү? Дуралчихсан юм болов? Зангуу хаях боломжтой газрыг тэр олчихсан юм шүү. Уйли, чи нэг л эндүүрээгүй болов гэж их нь хэлв. Гэхдээ энэ хоёрын хэн юм бол үүнийг би мэдэхгүй. Үннийг хэлэхэд энэ хоёр их сайхан бүсгүйч шүү. Гэхдээ хэнийг нь сонгох хүлээ гэдгээ бодож байх. Энэ хугацаанд тийм сайхан зүйл биш байх. Хүү маань 24 настай. Өнгөрсөн жил 500 фунт олж чадсан. Миний дэслэгч байхдаа чамтай гэрлэхээс ч илүү баян болчиход байна. Одоо бид хэнд нь илүү хайртай гэдгийг мэдэх сайхан боломж байх шиг надад санагдаж байна гэж гэрхай ахин хэлв.
Чарльз Вестмаккут бөмбөг шитгэ болоод Клара Вокертэй ямар нэг зүйлийн талаар ярьж, харин Гарольд Денвер Идатай ярьсан хэвээр байхаагаад заримдаа тэдний инийг сонсогдно. Дахиад шинээр тоглохоор болоход эмч Вокер илүү болж хашаагаар ороод цэцэрлэгийн замаар алхав. Орой минь татагтай Гей Денвер гэж тэрээр сэрсэн малгайгаа өргөж хэлв. Та нартай нэгдэж болох уу? Сайн байна уу эмчээ? Орж бололгүй яах вэ? Миний тамхи гэж адмирал хэлээд тамхины хайрцаг сарвайлаа. Муугүй шүү. Би эдгээрийг шумуулт эргээс авчирсан юм. Би танд дохио өгнө гэж бодож байсан ч тэнд их хөвгчлөлт байсан юм шиг санагдлаа. Хатагта Вестмаккут их ухаантай эмэгтэй гэж янжуур татах зуртаа эмч хэлв. Аа тийм. Та сая шумуулын иргэн талаар дурдлаа. Тэнд байх зуртаа та хайлаг хараагүйз. Ийм зүйл жагсаалтанд байхгүй гэж эрс шийдэмгий дугаар адмирал хэлв. Зөвхөн хайдра гэж байдаг. Тэр бол бомбыг хамгаалах цамхаг бүхий усан онгоц. Гэхдээ ийм онгоц Англид байнга л байдаг. Эмч хөхөрч гарлаа. Хонгор адмирал минь, та бид хоёр үнэхээр хоёр өөр ертөнцид амьдардаг юм шүү гэж тэрээр хэлв. Хайлаа гэдэг чинь жижигхэн биетэй модны мэлхий. Энэ төрлийн протоплазмын тухай дүгнэлтийг би л гаргаж ирсэн бөгөөд үүнийг мэдрэлийн эдэстээр тулгуурсан байдаг юм. Энэ асуудал миний сонирхлыг татаад байна. Тэр ойд хачин сонио амтан алинг тэр ихвлээ дээ. Би тэнд усан цэргийн үр гүйцэтгэж байсан. Эн чинь шүн ажиллах машин л гэсэн үг. Тэдний эсгэрэх, гуаглах, шаржигнахаас нь болоод яагаад ч унтах боломжгүй. Бурхан минь, ямар эмэгтэй вэ? 3 алхаад нугыг давчгаж байна. Хуучин үед бол тэрээр лав хөлөг онгоц дээр ажиллахын тохирох байсан биз? Их сайхан эмэгтэй. Хагас галзуу. Зарим зүйл дээр их ухаалаг гэж хатагтай Гей Денвер хэлв. Сонсооч гэд эмч рүү долоовор ураагаа гоцоолгосоор адмирал хэлв. Вокер, миний үгийг сайн санаж явах тун. Хэрв бид тодорхой арга хэмжээ авахгүй бол түүний буйнаар удахгүй бослог лав гарах биз. Миний эхнэр л ихэд надад хайргүй болчихсон. Тун удахгүй таны охид ч тэр зам руу орно. Ямар нэг байдлаар хүчин чадлаа нэгтгэхгүй бол сахилаг бат алга болно. Мэдээж хэрэг тэрээ дэндүү огцон үзэл бодолтой гэж эмч хэлв. Гэхдээ хамгийн гол зүйл дээр би түүний хэлж байгааг хүлээн зөвшөөрдөг. Сайн байна эмчээ гэж гэрийн эцэгтэй хэллээ. Тэгээд өөрийнхөө хүүснээс урууж байгаа хэргүй. Би таныг ураг чимээ хээрийн шүүхэд өгт болно шүү. Түүний зүгөө эмэгтэйчүүдийн эрхэлж болох мэргэжил хэд вүлээ дээ. Тэдний үйл ажиллагааны хүрээ дэндүү хязгаарлагдмал. Хэрчим талх болохын тулд ажиллаж байгаа эмэгтэйчүүд хамгийн сул дорой амьтад байдаг. Хөр хитэд бие биентэйгээ эвлэлтэн нэгддэггүй. Аймхай их байсаар өглөг мэт хүлээн авдаг. Тиймээс л эмэгтэйчүүдийн асуудлыг ноцтой хэлэлцдэггүй. Хэрв тэдний шаардлагыг биелүүлэх тухай асуудал чанга дугаар яригдж байсан бол бүх ертөнцийг хамран бусад хашгирааныг лав таглах байсан биз. Баян бүсгүйчүүлдэ бид ээлдэг сайхан харьцдаг. Гэтэл тийм сайхан амьдралтай биш шүү дээ. Энэ бол зүгээр л зуршил болчихсон зүйл. Гэхдээ бид үнэхээр ээлдэг гэж үзэх юм бол амь зуухын төлөө тэмцэж байгаа эмэгтэйчүүдийг босгож ирэхийн тулд бид тонгоох хэрэгтэй болно. Гэтэл тэдэнд бидний тусламж үнэхээр хэрэгтэй байна. Харин тэрхүү тусламжийг авах уу, эсвэл үгүй гэдэг нь тэдний хувьд эсвэл үхэл, эсвэл амьдрал болчиход байна. Гэтэл сайн мэргэжлийг эмэгтэй хүн эзэмших ёсгүй гэж ярилцдаг. Тэгээд харахаар эмэгтэй хүн өлбөрч хөх болдог. Харин өөрийн оюун ухаанаа ашиглаж болтгүй байх нь. Энэ чинь таны зүгээс дэндүү хэтрүүлэг биш гэж юу? Адмирал хөхрөв. Та чинь авиа хураагч шиг байх шивтэй, Вокер гэж тэрээр хэллээ. Энэ бүхнийг таны чихэнд дуулгасан бөгөөд та өнийг нь давтаж байна. Ийм яриач нь бослоход хүргэдэг. Яагаад гэвэл эр хүн тодорхой үүрэг ногддог. Харин эмэгтэй хүн бусдтай ижилгүй, өөрийн гэсэн үүрэг бий. Тэгээч тэд хоорондоо адилгүй. Магадгүй тун удахгүй залуурч хүлэг дээр хин нэг эмэгтэй туг намируулан Ламаншийн эскадрыг даргалах биз. Гэхдээ манайд бүх ард түмнийг захирч байгаа эмэгтэй байна шүү дээ гэж эхнэр нь онцлов. Тэгээд зогсохгүй эрэгтэй хүнээс илүү дээр удирдах байна гэдгийг хүн бүрл хүлээн зөвшөөрч байна. Адмирал хүндхэн цохилт боллоо. Энэ бол өөр хэрэг гэж тэрээр хэлв. Та ойрын үед болох хурал дээр ирэх хэрэгтэй. Би тэнд даргалах юм. Би хатагта Вестмаккут дамлсан. Харин одоо хүйтэн болж эхэлж байна. Миний охтуудлага биерсэн биз. Сайхан амраарай. Маргааш би өглөөний хоолны дараа танаад ирнэ. Тэгээд хоёулаа зугаалын адмиралаа. Хөгшин далайчин найзынхаа араас гарсаар үлдэхдээ их нэртэй нүд ирмэв. Тэр хэдэн настай юм бол 50 орчим байгаа болов. Харин хатагта Вестмаккут эдтэй бол түүнийг 43 настай гэж сонссон юм байна. Адмирал гараа үрснээ инээж гарлаа. Тун удахгүй бид нэг дээр нэгийг нэмэхэд нэг болно гэдгийг харах болно гэж тэрээр хэлв. Мөрийдсэн ч болно. 3 дугаар бүлгийн 2 дугаар хэсэг өндөрлөв. Та бүхэнд манай сувг таалагдж байгаа бол лайк болон subscribe